Та би сүнсээ бүх мах бод дээр содхон хөвгүүд охид чинь иш үзүүлж, хөгшчүүл чинь зүү зүүлж, залуус чинь үзэгдэл үзнэ. Боор шивчнгүүдийн дээрч тэр өдрүүдэд би сүнсээ зүтгэн. Би тэнгэр ба газарт сүрэн ёр үзүүлнэ. Тэр цус гал утаа манангууд болоо. Эзний агуу аимшигт өдөр ирэхийн өмнө наран харанхуйж цар цус мэт болно. Эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно гэж. Энэ хэсгийг Петр Үйлс 2-р бүлэгт иш татан номлосон байдаг. Юу тохиолдсон бэ гэвэл ариун сүнс Пентекост өдөр бууж ирэн тэд хөвгүүд охид тэд байсан. Бүхэл хүн ариун сүнсээр дүүрч хэлээр ярьсны дараагаар Петр ийм номлосон. Яг тэгвэл Йоел номонд иш үзүүлсэн тэр зүйлс Үйлс номон дээр биелээ болсон. Тэр учраас Петр энэ хэсгийг номлосон байна. Тэгээд манай өсвөрийн цуглааныхан өнгөрсөн 7 хоноос эхлээд Үйлс номоор ажиллаж байгаа. Тэгээд бид өчигдөр 2-р бүлэг уншсан байна. Тэгээд манай нэг хүү тэгжсэн өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ гэвэл хөвгүүд маань ер нь хөдөлгөөнтэй төлөө ер нь юм жоохон намайг цаашлуулна. Зарим үед миний уурыг бүргэн би уурлна. За тэгжсэн чинь ер нь жоохон болохгүй болоод өвмүүлээд тэгээ бурхныг нэг л басамжлан доромжлоод байгаа юм шиг санагдаад байхаар би хатуух ингэж хэлсэн. Та нар ямар бурхан доромжлон ямар бурхан басамжилж байгаагаа мэдчихэв юм уу? Магадгүй цуглаанаас гарсны дараа ямар нэг юм болохгүй дээ гэж. Дараад нь би өөртөө амар жоохон игүүцээд яана би ч одоо юу хийчихээ гэж бодсон. Гэсэн чинь өчигдөр нэг хүн маань ирэхтэй гэсэн багшаа Есүс байт юм. Яасан гэсэн чинь та нүгэ хэлээд исэн чинь юу болсон бэ гэвэл би эгчтэйгээ муудалцаад бүх хэрүүл айгүй хэцүү болсон гэж ирсэн. Тэр бүхний хувьд л Есүс би байдгаа гэдгийг гэрчлэн харуулахын тулд магадгүй зүйлсийг тэр бүхний амьдрал зөвшөөрөх хүссэн баг. Тэгээ хүч ирэхдээ Есүс байд юм байна гэж баг чичрэн шахуу дуурж хэлж хэлсэн. Тэр учраас байдаг бурхан дахин ирэх. Тэр байдаг бурхан дахин ирэхдээ зүгээр ирэхгүй зэвсэгтэйгээр шүүлтийн зэвсэгтэйгээр ирэх байна. Бид бүхэн шүүгдэг. Юуны төлөө шүүгдэг вэ гэвэл итгэгч биш хүмүүс итгээгүй төлөө шийдэгдэг бол шүүгдэг бол бид итгэлээр хэрхэн амьдсан бэ гэдгээрээ шүүгдэг гэж боддог. Тэр шүүлтийн өмнө Есүс Христийн өмнө хүрчгээд тэр түүнээс юу гэж асуух вэ гэвэл за туулаа чи хэрхэн амьдсан бэ? Миний заавраар миний чиглүүлэнд орч амьдсан уу гэж асуув. Чи хичнээн бүнд миний хаанчлын сайн мэдээг тухаглаваа гэж. Чи хичнээн бүнийг Есүс Христ рүү дагдагч болгоо гэж. Тэрж асуугаар тэр алдрын титмээ магадгүй дистралтаар болох. Та би Есүс Христэд итгэж байвал болоо гэж бодож байгаа бол би өөрөө л диваач буюу төмөрхийн улсад орно гэж та өөрөө нөгөө доош шалгуулна, амиа бодож доош шалгуулна. Тэгж бодож байгаа бол одоо уушлаа. Та эргэн тойрныгаа хараарай. Тиймээс бид Есүс Христийг нас барж амьснаас одоо хүртэл энэ зүйл бол төгсгөлийн цаг хугацаа. Есүс хизээч ирж магадгүй. Матай номдэр тэр хэлсэн байдаг. Юу гэж вэ гэвэл би хулгайч нэг гитэн ирнэ гэж тэр хэлсэн байдаг. Хулгайчсаа би маргааш очлоо шүү. Тим юм хэлсэн байгаа. Эсвэл нуугаарай гэж хизээч хэлдэггүй. Гэхдээ Есүс бол хизээ гэдгийг хэлээгүйч тэр ирэхээ бол хэлсэн. Би дахин ирнэ гэдэг. Тийм учраас та тэр ирэлтэнд одоо та бэлэн байна гэж. Магадгүй та бэлэн гэж хэлж байгаа бол хоош таны үр хөвгтүүд эргэн тойрны чинь хүмүүс бэлэн байна гэж. Өчтөчнөө хүмүүс Есүс Христийг хүлээн аваагүй байхад Есүс Христ ирчихвэл та ганцаархан тэр өмгийн улсад аз жаргалтай амьдарч чадах уу? Баяр хөөртэйгээр амьдарч чадах уу гэж. Монгол түмэн маш олон монгол хүмүүс итгээгүй байхад Есүс ирчихвэл та
угаасаа ирэх айсгүй ирж байгаа тэр үнэн. Цаг хугацаа өнгөрч байгаа. Хизээ ирэхийг мэдэхгүй ч Иесус ирнэ гэсэн. Тэгээд нөгөө Джон Библийн сайн нэг үү эсвэл бурхны үг гэсэн ном байдаг. Тэрийг уншиж байгаад би нэг зүйлийг нэг жишээг олж уншсан юу гэвэл нэг эрэгтэй та нар сонссон ч гэж бодгоо. Тэгээ юу гэсэн чинь залуу хос бидэндээ маш их хайртай залуу хосууд байсан. Тэгээд бүсгүй эрэгтэйдээ ч маш их хайртай, залуунч бүсгүйдээ маш их хайртай. Тэгээд тэр хоёр одоо хурмаа хийхээр болоо. Тэгээд сүд залуу сүд бүсгүйдээ хурмын санал тавиад нөгөөд зөөрлөшгүй баярлаа. Бүгжийг нь хүлээж аваад маш их баярлаа. Би чамд үнэхээр хайртай. Чамайг ч надад би хайртай гэдгийг би мэднэ. Тийм учраас аз жаргалаар сайхан амьдрэх гэсэн. Харин надад нэг асуудал байна гэж бүсгүй хэлсэн. Юу вэ гэвэл би чамтай бүхий л амьдралынхаа туршид амьдрна. Харин би жилийн 2 жил за нэг 10 жил болоод таньсны дараа 2 жил нь би өөр залуучуудтай явъя гэж. Би өөр залуучуудыг жоох сонирхоод тэднэртэй зугаацаад цэнгийа гэж. Нөгөө хайртай байсан залуу шокнд төрсөн. Юу ирчих чинь. Тэ надад хайртай гэдээсэн зал бүсгүй маань юу надтай амьдрахтаа нэг 2 жилийн өөр залуучуудтай өнгөрөөнө гэж юу ирчих. Шокнд төрсөн. За чамаа би шокнд орж ийн гэж ойлгож байна. Намайг уучлаарай. Гэтэ би чамд үнэхээр хайртай. Би чамд үнэхээр хайртай. Тийм учраас би жилийн одоо нэг жилд 2 сарын туршид өөр залуучуудтай уулзъя. Болох уу? Би багсаж байгаа шүү гэж хэлсэн. Гэтэ би бол чамд үнэхээр хайртай. Гэтэ 2 сарыг л би өөр залуучуудтай өнгөрөөч хэлдэг болохгүй гэж хэлсэн. Залуу шокноос ерөөсөө ч гарч чадахгүй юу вэ? Надад хайртай бүхий л амьдралаа надад зориулна гэсэн энэ эмэгтэй юу яриад байгаа юм бэ гэж. Хэрвээ залуу ирчүүдэд хайртай бүсгүй тэгж хэлвэл яах вэ? Заавчлаар би чамтай бүгд амьдралынхаа туршид амьдрыг гэн би 2 сарыг өөр залуучуудтай өнгөрөөе гэж. Тавтай байх уу? Тэгэж чи бүхэл амьдралынхаа туршид надтай амьдрын шүү дээ. Тэг 2 сарын би чи яах вэ? Яв гэж хэлэх залуучууд байх уу? За тэгээ бодсон чинь нөгөөдөг чинь хариулж чадахгүй л байсан. Тэгсэн чинь бүсгүй дахиад за яах вэ? Би чамд үнэхээр хайртай болохоор би багсах чинь би 2 цагийг л өөр залуучуудтай өнгөрөөч. Би чамд үнэхээр хайртай. Гэхдээ би 2 цагийг л өөр залуучуудтай өнгөрөөч гэж болсон. Сүүлдээ явж 20 минут гэсэн. 20 минутыг л өөр залуучуудтай өнгөрөөе гэж. Залуу уучлаарай. Ийм байдгүй маа. Уучлаарай би ийм зүйлийг сонгомооргүй байна гэд ерөнхийдөө болсон. Яг үүнтэй адилханаар Иесус танд маш их хайртай. Бурхан таныг маш их хайрладаг. Та ч түн хайртай. Гэхдээ та яг тэр бүсгүй шиг үйлдэлийг хийгээд байгаа юм шүү дээ гэж. Би Иесусээ танд үнэхээр хайртай. Тийм ээ би танд хайртай. Гарч яваад өдрийн 20 минутыг 2 цагийг өөр зүйлсэд зарцуулаад байгаа юм шүү дээ гэж. Заавал мандан яваал те ийм хийхгүй ч гэсэн та өөр зүйлийг Бурханаас гадуурх өөр зүйлсийг та илүү тавьж байгаа юм шүү дээ гэж. Үүнд Бурхан дургүй шүү. Үүнийг Бурхан эцэг яддаг. Хизээч Бурхан энэ зүйлийг бүлийн зөвшөөрөхгүй. Жижигэн би чам хайртай гэсэн мөртлөө 20 минутыг өөр залуучуудтай өнгөрөөё гэж тэр гуйж байгаа тэр эмэгтэй шиг та байгаа юм шүү дээ гэж. Би байгаа юм шүү дээ гэж. Тэгвэл үүнийг Бурхан хизээч зөвшөөрөхгүй шүү гэж. Тийм учраас та одоо өөртөөгөө ярилцаж шийдвэрт хүрээрэй. Миний амьдралын хэдэн хувийг нь Бурхан эзлээд байна. Гэхдээ тэр амьд өршигч Бурхан шүү. Миний хичнээн хувийг би өөр зүйлсэд зарцуулж байна. Тэр нь 20 минут, 2 сар байсан ч үүнийг Бурхан хизээч зөвшөөрдөг. Сайн нөгөө далаа лам ирж ирэх гэж бөө боллоо шүү дээ. Гэл. Хүмүүс амар баярлал зэрэг. Тэгэхээр амьд оршигч
ярьж байдаг гэж. Манай нэг багш гэж хэлжсэн. Юу гэсэн чинь та нар лам нарыг харахаараа тамийн түлээнэр гэж харддаг гэж. Хэрвээ та тэгж хардаг бол уучлаарай. Лам нар өөр бурхтыг хайж байгаа тэднэрт ч гэсэн магадгүй хайртай шүү. Тэд нар ч сайн мэдээг хүргэхийг хүсэж байгаа шүү гэж. Тийм болохоор бидний өчтөрчдөө цайрсан нөгөө хураалтанд бэлэн болчихсон талбай байна. За яаж гарах вэ? Яах вэ? Яаж хийх вэ? Яаж яах вэ гэдэг. Тэгэд та байгаад байгаа бол одоо та багж төсгөө аваад урагшлан гараад хамгийн гол нь зүрхэндээ тэр ойрхон байна гэдгийг ойлгож мэдээд тэм там бол аимшигтэй зүйл шүү дээ. Төсөөллөөс бидний төсөөллөөс ч юм. Магадгүй тэнд гал хөхөрт муур байгаа. Хизээч устдахгүй, үгүй болохгүй тэр зүйлс тэнд буцлан байгаа. Тэрлүү та хайртай хүмүүсийг. За хайртай хүмүүс чинь бүгд аврагдсан бол та Монголын одоо ард түмнийг тийш Монголд үнэхээр хүсэж байна гэж. Хэрвээ тийм биш бол эцсийн өдөр ойрхон дарааг та санаад ажиллаа хийгээч. Амен. Ажиллаа хийхгүй бол бид гар хонхны суух юм бол аврагдах ёстой байсан тэр олон хүмүүс авралыг авч чадахгүй байсан болж тэд тамруу юм. Энд хамгийн сүүлийн ишлэлээр юу ч юм бэ? Эзний нэрийг дууддаг хүн аврагдах болно гэж. Эцсийн тэр өдөр миний нэрнд итгэдэг тэр нэг нь аврагдах болно гэж хэлсэн. Өөр хин нэгний нэрийг дуудаж байгаа тэр нь аврагдахгүй. Тэр бол мөнхийн галт нуурд хайдаг болно. Тийм болохоор та сайн бодоод шийдвэр дотроо бат байгаа одоо шийдвэр хэрвээ гаргаж байгаа бол би Бурхныг тунхаглаж сайнтай яриа гэж та шийдэж байгаа бол шийдвэр дотроо батцах. Тэгээ пастор хэлдэг ш та нар том Бурхныг томоор харахгүй байна гэж. Тэгээ би өсвөрийн хүмүүстэйгээ бас загнадаг юу вэ гэвэл тэд зүгээр нэг эмээ өвгөхөө гэрт байгаа тэр хин шүтэш Бурхныг үздэг. Зүгээр л нэг юу гэдэг хин нэгний гараар бүтээгдсэн тэр Бурхан лугаа үздэг. Гэхдээ тийм биш. Тэр бол яагаад би байгаа гэж хэлсэн тэр яагаад вэ? Тийм учраас тэр орчлон ертөнцийг бүтээсэн тэр Бурханыг та арай жижигээр хараад байгаа юм шүү. Одоо бид угаарснаа хэрэгжүүлэн тэрийг цаг ирсэн байна. Нөгөө 2012 гэдэг кино гараад тэгээ би тэрийг дүүтэйгээ цуг үзээд гарч ирж байхдаа за ингээд яг өргөгийн хаалгыг ингээд өсч тэнцэж дөрөв төсөглөн ирж ивэл яагаад гэж үзсэн. Тэр үед нэг сайн бас амар сайн итгэж биш байлаа амар сайн ч багт. Ер нь тэгэж цуглаандаа алдаг оног ирдэг тийм итгэж байсан. Тэгээд би нэг зүйлийг бодсон. Нэрээ хаалгыг төгсгөл аль хэдийн тогшиж байгаа юм. Биднийг найрлаж, цэнгэж, биетэйгээ нөхөрлөж байх үед алсуурхнаар ирж би тэр эцсийн өдрүүдэд бид бэлэн байна. Яг та бэлэн байж болно. Окей, миний гэр бүл итгэцэн байна. Окей гэж болно. Гэхдээ итгээгүй байгаа өчтөчнөө хүмүүс байгаа. Тийм учраас бид хаанчлын сайн мэдээг зүрхэндээ тэгээд бусдад дамжуулаад Паул хэлсэн байна. Би сайн мэдээнээс ичгүй. Учир нь тэр юундэ самаар маш олон хүмүүсийг авралт хүргэх Бурхны хүчтэй тэр гайхалтай үг юм а гэж. Тийм учраас тэр үгнээс би ичгүй гэж хэлээд тэр үнэхээр хичээгүй маш олон хүмүүсийг итгэж болгоод эцэс сүлдээ юу гэж хэлсэн бэ гэвэл би замаа дуусгасан гэж хэлсэн. Би сайн тэмцлэр тэмцсэн гэж хэлсэн. Тэр бол маш гайхалтай итгэлийн замаар явсан хүний магадгүй амнаас гарах үг. Би өчтөчнөө хүмүүсийг би итгэж болгосон. Гэхдээ тэр итгэж болохдоо би зүгээр л очиод ярьчаагүй. Би сэтгэлээрээ тэр хүмүүст ярьж, үйлдэж, харуулж тэр ч хийсэн юм а гэж Паул хэлж байна.
Эвэл онгор цуглааныхан. Сайн мэдээний бүрэн зэвсгийг хоёр дуулыг гартаа биендээ өмсөөд урагшлах цаг маань иржээ. Тэгхгүйгээр бид энэ дотроо л байгаад байх юм бол бид энэ чуулганда цуглаанда би бинийгээ л хайлаад байгаад байх юм бол эцсийн тэр өдөр танаас асуух үед та юу гэж хэлэх вэ? Яваач ээ гэж хэлээд хат чинь явахгүй суугаад байсан та эзний өмнө юу гэж хэлэх юм бэ? Би тэгээд нэг инээдтэй нэг зүйл зүйлсэн юу юм бэ? Нилээ хэдэн жил өмнө тэгээд бүр цочоод айсан юу гэсэн чи мөнхийн улсад англи хэлээр л ярьдаг хүмүүсийг оруулж ийн гэж би зүйлсэн. Yes. Тэгээд амар чи юу юм чи яана гэж бодоод тэгээд чи яана гэдэг амар айс хав биений хөлс гоц. Тэгээд нэр тийм бол яана гэж бодоо. Тэгээд гэхдээ тийм биш. Мөнхийн улсад Иесус Христэд итгэдэг, итгэлээр сайн тэмцэн тэр нэг алтрын тэтмийг авах. Мөнхийн улсад орохын тулд үн, хөлс төлөх ямар ч шаардлага байхгүй. Харин итгэхэд л хангалттай. Харин итгэлийн амьдралаар явхад хөлс хүч гарна. Би түрүүнд хэлсэн. Би итгэлийнхээ дагуу итгэлийн амьдралаар хэрхэн явсан бэ гэдгээр шүүгдэх юм аа гэж. Итгэвч биш хүмүүс болохоор окей чи итгээгүй. Тийм учраас ийшээ яваа гэдэг өөр замыг зааж өгөө. Харин бид нөгөө унжаад ахаас унаад ирээсэй гэж хэлдэг хүмүүс байдаг гэдэг шиг. Та нар өөрөө явахгүй яжиж хүмүүс над дээр ирээд надаас сайн мэдээ сонсоосэй гэж хабитыг хүлээгээрэй. Сайн мэдээ тарахын тулд хөл талхдаг. Тэгээд амаараа ярьж тухайлдаг. Амаа нэг үед та биш. Бурхан угаасаа өөрөө ярь. Гэхдээ таны дотор хадгалагдах нэг зүйл нь юу вэ гэвэл та эцсийн өдөр ойрхон байгаа гэдгийг санаа. Тийм учраас цаг байхгүй уучлаа. Цаг байхгүй байхад бид энд за хүмүүс над дээр ирнэ байгаа гэдэл суух биш. Цаг байхгүй байхад юу хийх ёстой вэ? За магадгүй тань маргааш оройны 6 цагаас та энэ хороог орхих нэ. Тийм учраас та юу хийх ёстой вэ? За танд одоо 6 цаг хүртэл хугацаа өгчээ гэж хэлвэл та магадгүй гэлсэн хамаг юм орхиод бүрсдэг бүү юм болох байх та. Бурхан биднэрт хангалттай нэгүслээрээ цагийг боломжийг урсгалдаг байх гэж би боддог. Анх хүмүүс гим нүгэл дунаад гим нүглээр дүүрээд Бурханыг мартаад тэр үед Бурханы шүүсэн шүүлт бол усаар байсан. Тэр үед ноо буюу зөвхт нэгний тэр сонгож аваад тэр зөвхт хүнээр дамжуулан бусдыг аврахыг хүссэн. Гэвч хүмүүс сонсоод харин тэр шүүлтэн ирсэн. Ноо магадгүй хөвгч хавтраа цохоод мэдээлэл хийж явах үед нь хүмүүс хараа шоглжсэн байна. Яа чаастаа энэ удаагийн мэдрэл ботой амт те. Харин эцсийн өдөр шүүлтийн өдөр ирсэн байхгүй тийм нэр. Харин түүнтэй адилхан та эцсийн өдөрт амьдарч байгаа учраас та тэдний гар хумхан суугаар. Танд ариун сүнс өгөгдсөн. Энд юу ч юм гэвэл хөвгөн охид чинь иш үзүүлж, хөгшчүүл чинь зүг зүдэлж, залуус чинь үзэгдэл үзнэ гэж. Боор шивчл гэлгүй би бүхий л хүмүүсийн дээр ариун сүнсээ буулгана гэж тэрсэн. Тэгээд Йоэл номдэр ингэж хэлсэн нь Үйлс номдэр гэлээ. Үйлс номдэр ариун сүнсийг авсан хүмүүс юу болж ирсэн бэ гэвэл тэд хэлээр ирсэн. Гал хаялах мэт хилүүд тэд бий болж ирсэн. Йоэл номдэр биелсэн зүйлсүүд Үйлс номдэр иш үзүүлэгдсэн зүйлсүүд Үйлс номдэр биелээ болсон бол Үйлс номдэр хийгдсэн зүйлс одоо яагаад бидний амьдралд биелээ болж болохгүй гэж.
юм бол Үлс номын 2-ын 47 дугаар эшлэл дээр ингэж хэлж байгаа. Бурхныг магтаж хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн аврагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа гэж хэлсэн. Бидний хийх үед бидний хамааны Бурхан аврагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдүүлэх бол. Бид явах үед, бид очих үед аврагсдын тоо Бурхан өдрөөс өдөрт нэмэгдүүлэх бол. Тиймээс бүгдээрээ Бурханы хэлсэн, зааврын дагуу амьдарч хажуу хувирагч чинь хэрвээ Христэгч нар байгаа бол бүр цаашаа холыг харж олон хүмүүсийг Христ Есүс рүү аваач гүүрэн болцгоё. Ариун сүнс танартай хамт байгаа. Хуучин гэрээний үед ариун сүнсийг тодорхой хэмжээнд өгөөд тодорхой хүмүүст өгчдөг байсан бол одоо итгэвч хүмүүст ариун сүнс өгчдөг болсон. Есүс Христийн хайр нь үүсэлэр бид бусдыг хайрлаж, бусдыг Есүс Христ рүү дагуулж, сайн мэдээ тунгаглагч байцгаая гэж Есүс Христийн нэрээр өрөөж байна. Тэгээд бүгдээрээ босцоогоод хамтдаа залбирцгаая. Энэ цаг мөчид залбирахтаа бүгдээрээ эцсийн өдөр ойрхон байна гэснийг зүрх сэтгэлдээ бүр суулгаасаа гэж би тань хүсэж байна. Хэрвээ тийм бол та яарч л